Одоо эргээд тавтай морил бид та бүхэндээ одоо нэгэн сонирхолтой ярилцлагыг өрнүүлэх гэж байна. За энэ ярилцлага маань нэлээд орчин үеийн сэдв. За тэгсэн хэрнээс нэлээд хүртээмжтэй хүн болгонд ор хэрэгтэй болох сэдв байна. Юу гэхээр сошиал медиа зүйлийн үед бол маш их хөгжиж байгаа. За сошиал медиаг бүр маркетинг хийж хүртэл болдгиймаа гэдгийг бас олон ч газрууд олон ч хувь хүмүүс байгууллагууд харуулдаг байна. Тэгэхээр бид өнөөдөр яг энэ сошиал медиа маркетинг хоёр хэрхэн хоорондоо сайхан зогцож байна. За гол нь энийг бид бас өөрсдийнхөө амьдралд яаж хэрэгжүүлэх вэ гэсэн зөвлөгөө өгөх гэж байна. Тий, одоо ер нь тэрийг ер нь албан байгууллага компаниуд гэлтгүү хувь хүн хүртэл яг энэ сошиал медиаг өөртөө хэрэгтэйгээр ашиглахгүй болохгүй байна. За тийм. Тэгэхээр манай студид Баатар Чулуун. За яг энэ дэлхийн зөвлөгөө мэдээлэл өгөхөөр хүрэлцээрсэн мамаа. Өглөөний мэд сайхан амарсан уу? За их баярлалаа. Юутрууд яг ингээ ойлголт хийж болох. Гэхдээ та бидэнд энэ сошиал медиа маркетинг гэж яг юу хэлээд байна вэ гэдгийг тайлбарлаад өгөх. Сошиал медиа за яг сая сүүлийн шинэ ойлголт гэж хэлдэг тийм. Гэхдээ ер нь бол ингээд сошиал медиаг харахаар бидний хүмүүсийн хийдэг өдөр тутам хийдэг зүйлүүдийг интернет орчинд авчраад нийлүүлсэн байгаа даа тийм. Жишээлбэл таад бас нэг юу фэйсбүүк дээр тийм зураг харж ирсэн баг. Өө энэ Зукерберг бидний хийдэг юмыг фэйсбүүк болгоцсон юм байна гэдэг. Дээр үе нэг дурсамжийн дэвтэр гээд байдаг гэсэн шүү дээ. Бүр дээр үе. Тэгэл хүмүүс зургаан тавьчихсан, янз бүрийн юм зурцсан, ирээдүйн төлөө бишээ доор нь комментууд байдлаар ингээд юу бичсэн тий. Ингээд харахаар яг тэр фэйсбүүкийн wall тэ ньюсфид харагдаад байгаа байхгүй тий. Тийм ингээд зургтай тий. Тэгээд бүр дээр үеийн ярих юм бол Египтэд эсвэл Монголд ч гэсэн хадны сүг зургууд бас юм дээр зурж үлдээдэг л байсан байгаа байхгүй тий. Тэгээд яг л нэг тэр хийдэг юмнуудыг нийлүүлээд гоё одоо интернет орчинд хүн болгонд хүртээмжтэй гар утас компьютер бүх тий дэлхийн хаанаас ч орж болдог найз нөхөд аль олон жилийн өмнө сураг тарсарсан ангийнхан бүгдрийг нийлүүлж байна те. Ингээ харахаар ер нь сошиал медиа хүмүүсийн хийдэг зүйлүүд л байгаа юм. Бидний хийдэг зүйлүүд өдөр болгон хийдэг. Хоорондоо мэдээлэл солилцдог, холбоо барьдаг, ярилцдаг, танилцдаг те. Тийм л газар. Тэгэхээр хийдэг бидний мэддэг юмнууд. Тэр гол шинэ юм хүн болгон нээлттэй болцсон те. Яг маркетингийн хувьд болохоор сошиал ер нь маркетингийнх нэг ойлголт байдаг. Юу гэхээр та хэрэглэгчийн хаана вэ тэнд мэдээлэл байршуулах хэрэгтэй. Сурталчилгаа өргөх хэрэгтэй. Хүмүүс мэдээлэл өгөх хэрэгтэй тийм. Тэрнээс биш надад нэг самбар байдیں۔ Энийг л ашиглангаа суугаад иж болохгүй. Тэр самбар чинь мэдгүй танаа хэрэглэгч хурж байгаа харагдж байгаагүй мэдгүй тийм. Харагдахгүй бол тэр самбар чинь яг маркетингийн хувьд үндэс нь байхгүй байхгүй. Тэгэхээр сошиал медиаг адилхан. Монголд идэвхтэй хэрэглэж байгаа, фэйсбүүк идэвхтэй хэрэглэж байгаа сая 700 мянган хүн байна гэдэг. Фэйсбүүкээр тоо гаргаж өгч илээ. Сая 700 мянга. Яг тэр давхурцсан янз бүрийн тоо байна. Гэтэл сая 500 мянган идэвхтэй өдөр болгон ордог тий харддаг ньюс видео үзсэн найзуудтай коммент бичдэг лайк тардаг хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс чинь бид нар мэдээлэл хүргэдэг. Маркетингийн тэнд байх хэрэгтэй л гэсэн. Тэгэхээр маркетинг сошиал медиа маркетинг гэдэг ойлголт эндээс гараад ирчихэж байгаа байхгүй тий. Одоо бид нар хэрэглэх шаанаа тэнд мэдээлэл өгөх хэрэгтэй гэдэг. Тэгээ ер нь Facebook дээр жишээ авахд за Twitter ч гэсэн төстэй байх тий. Одоо нэг хүний ерөнхийдөө нэг лайк дарсан ч гэдэг юм уу сонирхож унссан мэдээллүүд рүү ингээд чиглүүлээд байдаг. Тэгэхгүй бол нэг бүх мэдээлэл ингээд хүлээж авах боломжгүй. Тэгэхээр тэрийг эсрэг талд нь ч гэдэг юм уу яаж ажиллах вэ? Ер нь яг Facebook-ийн ч юм уу одоо яг сошиал медиагийн нэг маркетингийн гихүүд тий нэг гол одоо бусдаа сувгаас ялгаатай давуу тал нь юу гэхээр биднэрт найзуудаар маань нөлөөлдөг. Бид нар янз бүрийн фэйсбүүк руу орохоор биднэрт харагдж байгаа мэдээлэл нэг юмыг заавал харуулдаг. Юу гэхээр танаа найз тэр хүн лайк дарцсан байх шүү гэдэг дээрээ заавал тодтолтой ирдэг тийм. Өөрөөр хэлбэл танаа найзын лайк дарцсан байгаа ийм юмыг үзээч сорхооч л гэсэн үг. Тэгээ өөрөөр хэлбэл найзууд маань одоо таньдаг хүмүүсээр маань нөлөөлөх гэдэг шүү дээ тий. Тэгэхээр гол ерөөсөн давуу тал нь одоо маркетингийнх нь хүч нь тэндээ байгаа даах тий. Хинч танихгүй хүн одоо цоо шин брэнд эсвэл жижиг аж ахуй бизнес гихтэл тэр хүний талаар мэдээллийг тэр хүний талаарх мэдээллийг манайнаас шеэр хийсэн, лайк дарцсан, коммент бичсэн байх юм бол энэ өөрөө надтай холбоотой болоод явчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр сошиал медиа маркетингийн ерөөсөө гол илүү хүмүүст өгөөд бусад сувгаас ялгараад байгаа давуу талуудын нэг нь ерөөсөө энэ найзууд маар нөлөөлдөг. Тэгэхээр ер нь бол хаягтай байх хэрэгтэй. Олон найзтай байх гэдэг бол бас гол төлхөр болж байна уу?
Тэ ер нь бол найзууд яг олон цөөн гэдэг нэг хувь хүний өөрийнх нь асуудал тий. Зарим хүмүүс сошиал дээр хит одоо олон найзтай миний хийж байгаа зүйлүүд хүн болгонд харагдаад байх бас тиймэрхүү. А зарим хүмүүс бол одоо хэдэн мянган найзтай тий олон дагагчтай тэрэндээ гоё тий хүмүүс тунд нөлөөлөх тэр нөлөөлөл нь илүү чухал байх ба. Тэгэхээр аль талдаа одоо хувь хүний өөрийнх нь сонголт тий. Гэхдээ л яг маркетингийн тухайд гэх юм бол сошиал медиа зөвхөн сошиал медиа биш интернет өөрөө хүмүүст энэ маркетинг хийхэд нь зөвхөн хувь хүмүүс жижиг байгууллага ч гэсэн ямар ч хэдэн тэрбумын төсөвтэй том байгууллагатай ижил түвшинд маркетинг хийх боломжтой олгоод байгаа хгүй тийм. Одоо бид нар яг улс төрч олонний танил тийм хүмүүс байж болно. Гэхдээ би энгийн одоо өөрийнхөө ажлаа хийдэг тийм ажил мэргэжилтэд сайн тийм хүн байж болно. Гэхдээ сошиал яг ижил тэнцүү биднэрт боломжийг олгож байгаа байхгүй. Маш бага зардлаар олон хүнд өөрийгөө танилцуулах боломжтой. Дүрм байна уу? Одоо яг энэ байдлаар хийвэл гэдэг юм. Дүрм гэхээсээ илүү яг хүмүүс болохоор сошиал медиа маркетинг гэхээр цоошин бас хийхэд хэцүү. Эсвэл шинэ зүйл болохоор айдаг ч юм уу тийм байд. Гэхдээ миний нөгөө хамгийн эхлээл хэлсэн зүйл сошиал шин өөрөө бидний угасаал хийдэг юм штэй гэдэг юм тий. Тэгэхээр бид нар хийдэг юмнаас айж яах юм бэ тий. Та юу чаддаг? Юуны талаар илүү сайн тэрнийг л хүмүүст танилцуулах хэрэгтэй. Тэрнийг харуулах хэрэгтэй. Тэрс хүмүүс асуудаг. Бүтээгдэхүүн манай ингээд бид нар одоо ингээд бүтээгдэхүүн үйлчлэгээ юуныхын талаар мэдээлэл тавиад ерөөс хүмүүс тоохгүй. Гэхдээ одоо хүмүүс сошиалд арай өөр орчин байхгүй юу? Уламжлалт маркетингийн сувгуудыг бид нар илүү яг тэр чиглэлд ашигладаг гэсэн. Манай бүтээгдэхүүн хамгийн шилдэг нь. Манайх одоо хамгийн хямдна. Эсвэл одоо юу гэдэг нь те. Одоо бол сошиал дээр арай өөр байдлаар маркетинг хийх хэрэгтэй болчиход байгаа хэрэг. Энэ манай бүтээгдэхүүн танд ямар хэрэгтэй? Бусдаас юураа давуу талтай юм те. Та яагаад ашиглах хэрэгтэй? Тэр талаар нь илүү хүмүүсийг одоо ятгах гэх юм уу. Гэтэ хэд ятгах биш. Одоо ятгах болохоор бас сурталгаа болчихно те. Тэр хүмүүс хэрэгтэй байх хэрэгтэй. Тэр хэрэгтэй талаар харуулах хэрэгтэй л гэсэн үг байхгүй. Өнөөдөр бол ерөнхийдөө бас нэг хувь хүн тал дээр чиглэж бит хоёр бас ярилцсан. За компаниуд бол яг нэг угаасаа ингээд зорилготой ашиг сонирхол бас нэг өөртөө тий бас нэг мөнгө төлөөд одоо юу гэдгийг маркетинг хийлгэж чадвартай байж болж байна. А хувь хүн гэвэл арай өөр тий хувь хүний амжилт, хувь хүний карьер. Тэгэхээр яг энийг одоо сошиалыг яаж ашиглах вэ? Хувь хүн өөртөө хэрэгтэй гэр. Сошиал медиа гэхээр яг ер нь бол маш олон сошиал платформуд байна тийм. Facebook, Twitter, Instagram, LinkedIn, за Snapchat одоо юу маш олон. Гэхдээ тухайн хүний өөрийнх нь одоо зорилго гэж байна. Тийм. За эсвэл хэрэглэгч нь хаана байна гэдэг асуудал. За Facebook бол арай илүү маш олныг хамарсан тийм. За нийтэд хамарсан олон хүмүүс танил болох за улс төрч жүжигчин тийм хүмүүст Twitter байж болно. Эсвэл дахиад нөгөө сонголт. Эсвэл Instagram байж болно. Instagram гэхэд эмгтээчүүд зориулсан эсвэл загварын орчин гэдэг ингээд арай өөр сон. Эсвэл одоо миний Instagram-аас харж байхад загварынхан эсвэл дуучид тий одоо урлагийнхан эсвэл йогач гэдэг юм уу тий зургаар харахад гоё юмнууд байж болно тий яг тийм зүйлүүдэд илүү ашиглах хэрэгтэй. Тэгэхээр хүн болгон бүх сошиал медиа платформ одоо Facebook, Twitter, Instagram одоо юу бүгдэн дээр нь идэвхтэй заавал байх албагүй тий. Өөрийн хэрэглэх шаан байна. Миний зорилго юу вэ? Хэнд би ямар байдлаар өөрийгөө танилцуулах гэж тэрнээс хамааруулаад аль нэгийг сонгох. Эсвэл аль нэгийг заав нэг байх албагүй л нэг хоёрыг сонгох. Гэхдээ бүгдэн дээр нь заах идэвхтэй байх албагүй. Тэр чинь өөрийн цаг хугацаа бас юу өөрөөс бас цаг хугацаа хүч хөдөлмөр шаардна тий. Тийм байх тийм. Гардаг алдаа юу гэж харж байна та? Алдаа яг саях шиг яг өмнө хэлсэн одоо зөвхөн өөрийнхөө талаар бүтээгдэхүүнчлийн талаар ярих гэдэг тийм. Тэр эсвэл одоо би юм хийдэг. Би юм хийдэг. Илүү миний энэ чаддаг юм, миний юм хийдэг юм танарт ямар хэрэгтэй юм гэдэг талаар тийм. Тэр талаар илүү ярилцвал. Жишээлбэл хүмүүсийг хараад тахад маркетинг ерөөс цэвэр маркетингийн ажлууд байхгүй одоо хийж байгаа хүмүүс. Жишээлбэл маш гоё зөвлөгөөнүүд өгч байна. Тань яаж одоо өөрийгөө илүү сайн хүн болгох гэдэг юм те. Эсвэл илүү сайхан харагдуулах. Эн чинь өөрөө тэр хүний цэвэр маркетинг байхгүй. Өө эн чинь нэр миний яг сонирхож байгаа сэдв байна те. Яг надад хэрэгтэй зүйл байна.
За энэ хүнийг дагаад энэ хүнээс мэдээлэл аваад явах юм бол над цааштай өдөр болгон хэрэгтэй зүйлүүд гэдэг талаар ч. Тэгэхээр зөвхөн нөгөө бүтээгдэхүүн хийдэг ажил бизнес яриад байх биш тий. Илүү энэ сегмент манай хэрэглэгчид одоо сегмент хүмүүст таниулах гэж байгаа зүйл маань над ямар одоо тэр хүмүүст ямар хэрэгтэй юм бэ тий ямар тустай яаж ашиглаж болох вэ гэдэг талаар одоо нөгөө нэг өгч байж аавна гэдэг шиг тий илүү өөрийнхөө мэдлэг өөрт байгаа зүйлүүдээ хүмүүст илүү сайн гаргаж хүртэх хэрэгтэй тий тэр л хамгийн одоо нэг номерын дөрөв юм уу та тий тийм байна. Тэрнээс тийм тэгэхээр яг маркетинг гэхээр хүмүүс илүү зар сурчлага, дизайн гэдэг ингээд илүү тийм илүү юу руу хандаад тэрнийг харах гад байдаг тий. Гэхдээ сошиал өөрөө дахиад сошиал өөрөө энгийн дээрэс нь бидний чаддаг зүйл хийдэг зүйл тий. Тийм болохоор хийж байгаа зүйл танилцуулж байгаа маркетинг өөрөө яг тийм хэлбрээр байвал зүгээр. Хит гэлцэл, хит их график орцсон тий. Тийм зүйл биш. Тэгэхээр илүү зардал мөнгө дээрэс нь ажил хугацаа шаарддаг. Бидний өнөөдөр ярьж байгаа би ийм хийж өнөөдөр нэг энд ирлээ хүмүүст ингэ танилцууллаа. Эсвэл би энэ хүнтэй ийм ярилцлаа. Зураг селфи хамгийн энгийн. Эсвэл лайв одоо юу гэдэг те хүмүүсийг хараад тахад илүү тийм хялбар. Тэг фэйсбүүк ч гэсэн тэр талаар маш их ажиллаж байгаа байхгүй. Хүмүүст аль болох хялбар. Тэгээд илүү сайн танилцуулах аргуудыг нь лайв хийдэг танилцуулж байна те. 360 зургууд оруулж ирж байна. Ингээд харахаар ер нь хүмүүсэд боломжийг нээгээд байгаа. Тэгэхээр тэр боломжийг бид нар ч ашиглах хэрэгтэй. Хүн одоо байгууллага аль аль нь тийм. Гол нь тэгээд аль одоо сошиалын аппликейшн ч гэдэг юм уу програмыг одоо Facebook алийг ашиглах уу? Хинтээ найз болох уу гэдгээ өөрөө ингээд гол нь зорилгоо чиглэлээ зөв тавьчих юм бол ерөөсөө маш зөв болоод байгаа юм тийм. Заавал одоо энэ олон бүгдэнд би идэвхтэй байх хэрэгтэй бүгдэнд биш тийм. Илүү миний зорилго юу вэ? Манай хэрэглэгч хаав байна тийм. Би хэн зориулсан үйлчлэгээ бүтээгдэхүүн гаргаж байна. Тэрэндээ зориулаад ер нь бол Twitter ч юм Instagram болохоор илүү хувийн талд илүү идэвхтэй байдаг тийм. Twitter-т хараад хахад байгууллагуудын аккаунтууд нэг тийм олон дагагч байдаг. Тэгэхээр хувийн өөрийгөө танилцуулж байгууллагын маркетинг илүү хийдэг талбар ч юм уу тийм. Тэгэхээр тэр тал руу бас хувийн хувьд ашиглах боломжууд байна гэсэн. За баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Амралтын өдөр айдахтаа өнгөрүүлээрэй. За бид Баатар Чулуунтай ярилцлаа. За сошиал медиа ашиглан хэрхэн маркетинг хийж болох вэ гэсэн сэдвийн даваа ярилцлаа. За одоо харин үргэлжлүүлээд үзэгчд